ямар шүүн амжилт цаашдаа гарах болов гэж. Тэгэхээр өөрөө ч бас ажиглаж харж сонсч байдаг үз. Тэрнөө Фужи Озекитэй барилцсан барилдааны дараа Японы сумогийн холбооны тэргүүн Китаноми хэлсэн байсан. Тэрнөө Фужи Озекито Ичиножо хоёрын бэлтгэл бол шал өөр ялгаатай байна. Өөрөөр бэлтгэлийн хэмжээ бага хийж гэнэ гэж Ичиножог. Тэг дүгнжээ. Тэгээд энэ сумогийн холбооны тэргүүн бол бас юм болгон дээр дуграад идэх хүн биш. Өөрөөр ирээдүйтэй сумогийн холбооны нэр нүр болох одоо дээд хэсгийг дээд зэндааны дээд хэсэгт бол амжилттай сайн барилдах болов гэсэн бүгчүүд бол өөрийгөө дүгнэлтийг богинохон хэмжээгээр өгдөг. Тэгэхээр бол энэ бол нэгдүгээрт Ичиножог бол өндрөөр үнэлж хүлээж үнэлж дүгнж хэлж яах гэсэн үг. Нэгдүгээрт, хоёрдугаарт бол энийг бас Ичиножог өөрөө бас бодох ёстой. Зүгээр бид нэр энэ сумогийн холбоо Японы тийм ээ энэ дэвжинүүдийн хоорондох доторх уур амьсгал ямар байдгийг мэдэхгүй. За ямар ч байсан энэ тайлбарлагчид Оягата нарын яриаг сонсож байхад бол Исэгэ хамаа дэвжээ бол маш их тийм бужигнсан, буцалсан ийм дэвжээ юм шиг байгаа. Нэгээ дэмжсэн, өрсөлдсөн, бэлтгэл хийсэн. Тэгэхээр Ичиножогийн маань хариулагдж байгаа Минато дэвжээ тийм ээ. Энд бол уур амьсгал бас ямар шүү байдгийг та мэдэхгүй байна. Бэлтгэл яаж хийдгийг. Тэгэхээр бол тэр Китаноми тийм ээ сумогийн холбооны тэргүүний тэр дүгнэлт бол бэлтгэлийн одоо хэмжээ тийм ээ одоо энэ авч үзэх юм бол одоо Озеки Тэрнөө Фужи илүү их хийж яана гэж. Тэгэхээр энэ дээр бас бодох ёстой юм шиг байгаа. За дээр нь одоо Ичиножогийн талаар бид нар бол бас барилдааны тэмцээний явцад тайлбар явцад хэлээл байгаа. Тэгэхээр энэ бол зөв би бас нэлээд тийм талархаж өндрөөр үнэлж байгаа. Энэ тэмцээн дээр өөрөө ингэ туршаал янз янз юм хийж үзээл явж байгаа. Ингэжээж сурна. Хамгийн ихний өдөр бол яг энэ өнөөдрийг хүртэл барилцсан тэр тачи биш тийм зөвхөн 100 гараараа аваач авах гэж босоод идэгсэн шүү дээ. Тэрийг өөрчлөөд мөрөөрөө ингэж тулж очоод тэгээд дараа нь барьсан чичиг ч юм уу. Иймэрхүү юм харагдаж байгаа. Одоо энэ алгадах ийм техник хийж барилдаад байна. Энэ нь бол нэг ч тийм ууч бас болохгүй байна. Тэгэхээр иймэрхүү туршилтуудыг хийгээл ингэж явах хэрэгтэй. Тэгээд дээр нь одоо тэр бэлтгэл сайн хийгээд за ямар ч байсан би болохгүй юм байна. Жин нэмэгдээд байна. Ердөөсөө одоо яадаг юм бэлээ гэж ингэж л одоо сэтгэл санаагаар унж болохгүй тийм ээ. Ингээд явах юм бол одоо хүмүүсээ би Сетиваке за тэгээд Озеки цолж ирнэ ойрхон байна л гэж би бодож байгаа. 9勝2敗、久しぶりの好成績で終盤に入っている豊ノ島。さらに花道の奥では勢いが準備をしています。今日正面の解説は61代横綱北東海の白Тэрнөө Фужигийн леженд бол их авраг цогтой бүх байна. Өөрөө Озек цогтой. Тэгээд дээдзэндээ нөрөлж байгаа өөр гурамч бүх байгаа. За Ичиножогийн Минато леженд бол багштай барилдаг бүгч байхгүй. Сангаана Жанакучид барилдаг бүгчүүд байгаа. Тэгээд дивжиндээ бэлтгэл хийхэд бол бас яг тийм хурдан хэмжээнд байж чаддгүй байж магадгүй. Мессиг хамаад гэж тарьцуулахад. Тэгэхээр энэ бас л одоо бодох л ёстой л доо. Манай бас өмнө нь барилдж байгаад бас өссөн хэмжээндээ хүртэл барилдаж чаддгүй. Тэний мэрэгжлийн сумууд дундаас нь бас задаг тайлаад ингэ гарсан залуучуудын яриа сонсож байхад бол бас ер нь дэвжээний уур амьсгал бас нөлөөлдөг юм шиг байна тийм. За ингээд дэлгэцэн дээр харагдаж байна Кото Тоёношима. За энэ Тоёношима за Минишки одоо Исэгэ хамаа дэвж байна тийм ээ. Тэрнөө Фужигийн дэвж. За өстой сумогийн түүхэнд олон жил барилдахтаа юу эсийг үзэг гэдэг шиг тийм ээ. Энэ хоёр бүх бол одоо ингээд их сайхан барилж штэ. 9 даваад 2 унаатай. За одоо энэ одоо бужигнсан бас цопари бас хүчтэй хийн. Яг энэ бужигнсан барилдаан донд юу ч хийж мэдхээр ийм оосунаараа штэ яаж барилдах нь харъя.
軍配東です。 За эхлээд дооснараа шиг сайхан тогтоогоо цупаар хийгээд явах гэхэд нь бол зөрөө сайхан тэрж аваад яах арга байхгүй хурдыг гүйцэхгүй байна. 優勝争いから大きく Өөрөө бол бас нэлээд харамсаж байна. Ер нь бол энэ тэмцээн дээр бас нэг хэд таах нь ер нь харчээ үзүүл үзчихээ гэж. 7勝目、7勝5敗。 За дэвжээний цаг сунжлаа. Одоо энэ шиг. За ингээд хоёр унаатай бөхчүүдээс хоёр бүх байсан. За нэг нь бол ингээд гурван унаатай бөхчүүдийг нэг шилжлээ хошуулагчтай хамгийн дөрөв ярилцсан байна шүү дээ. За дэлгэцний баруун доод бол харагдаж байна. За ямар ч байсан цупарыг нь зогсоод ингээд бариад авсан зүгээр. はい、これ上手も切り За өнгөнийг сайхан дагаад явсан. За энэ дээр бол Оснараа шиг энэ тэр зүүн гарын мих орсон юм байна. Ингээд хавчаад ингээд муших маягийн хөдөлгөөлөө хийлээ шүү дээ. За тэгээд тэр зүүн гар нь ааш нь хүрсэн байсан. タイは寄せてここですね。なんとか足にしがみつこうとしましたが渡し込みも効きません。 Монголтой бас тэр 悔しがる豊ノ хин 島 дээр нас нь эйгүү дарж 元関脇琴錦 тэгээ маш их харамсаж байна. Тий харамссан. За тоон шимагч бас ингэж харамсаж байгааг бас хараагүй юм байна. Тэгээ Оснараа шиг бас хурдтай. Сая их хурдан зайлж тийм наашаа эргэлээ. Тэгээд ирэхдээ тэр зүүн гараараа. За бас доглоод явж байна. はい。 За маргааш ичнэж та барилдан за ичнэж бол за энэ хурдын гүцэхгүй байж магадгүй тийм учраас эхний тачаа дээр их хурдан босч 下がっていきますが наашинт хүрнэ л гэж барилдан да. 今年まであと1勝としました。2敗の豊ノ島敗れて3 Тэгээ ичнэжогийн хувьд бол одоо бас бэлтгэл хийх заада жин бодол хурданд нөлөөлдөг. 7勝はいずれ Тэгээ бас нэг тийм цупарын хийх алгадах бас тийм техник бас хийгээл ах хэрэгтэй. Шаардлагатай үед бас хийх шаардлагатай болно шүү дээ. Ялангуяа энэ Оснараа шиг тийм бөхчүүдтэй барилдахд бол одоо яг тэр цупарын харилцан цупарыг хийх тийм ээ. Ийм бол заавал одоо тийм шаардлага гарч ирнэ. 昨日勝った時点で優勝を意識したいという話をしていた豊ノ島ですが Сайн давталтыг харж явах шиг байна. 日本の3敗目です。まだ数字の上では可能性はありますがしかし За магадгүй зүгээр 大きく後退です。 Одоо энэ Шимагийн хувьд бол ийм тохиолдол бас дахиж олон ирэхгүй гэж бодож байж магадгүй. Одоо нас ч одоо бас явж байна. 10 дахь таваагаа авчил гэж ихжээх шиг боллоо. 左足がぐっと伸びましたよね、伸びた時に左足の後ろの方全体にこう痛みが走ったと、だから今しびれていてどこが痛いのかよくわからないっていう感じで帰ってきました。でも最後ですね、大丈夫だよつって帰りましたね。 За Оснараа шиг бас тэр зүүн хөл гэнт их том нэлийн тийм өвчтэй үүдэлт зөөр мэдрэгдсэн юм сая. あと1番です。 Сая Кария хөтлөгч тайлбарлагч тэгж хэлээ. Тэгээ сүүлдээ зүгээр гэж яваад гсэн. 八角さん、優勝争いの興味という点でも1敗2敗の力士になんとか照ノ富士にですねついていってほしいという期待もあったんですがね。そうですね、За Кагамио 佐野富士と佐田の富士 2 даваа 9 унаатай. 佐田の富士は初日から11連敗。 Саданов Фужи 11 удаа унсан. 三役との対 Нэг 戦 ч таваа авч чадаагүй яваа. Саданов Фужи. そのまま後半 За Кагамиогийн хувьд бол бас нэг олон унаа аваад баймааргүй байна. 神を Одоо нэг туулж очиод байгаа нэг жоохон таллас хийж одоо энэ Асасик рүү энтрийн одоо барилдааны ご自身 хэлбэрийг бас сурмаар байгаа юм. За Сэро бол сүүлийн үед бас яг тэгж сураад байгаа. 立ち合い За яг толгоогоор мөрөнд нь одоо ингээд наагаа тийм ээ хөдөлгөөнд нь хориглох маягтай ялангуяа энжин ихтэй бөхчүүд. За тэврээд авлаа. 鏡を万全 За хариу нэг хийж магадгүй. За өнөөдөр бол болж байна. 神尾の勝ち。 Ийм жин ихтэй бүхий ингээд зогсолтгүй урагшаа явж байгаа. Энэ бол яг болж байна. 歯車が噛み合いません。 За Саданов Фужи 12 өдөр дараа авч өгдөг шорооллоо. Кагамио 鏡を勝っ
өнөөдөр Саданов Фужиг давснаар 3 дахь даваагаа авч байна. Кибашогийн. 向正面は元琴錦の中村親方です。すぐに2本入りましたね。そうですね。一応佐田の富士もね、両手をこう前出して、止めようとしてはいるんですが、それをかいくぐってね、鏡陽が下からそっと2本入ってしまいましたね。やはりね、佐田の富士ですか、気持ちがね乗らないとこういう結果になってしまうんですね。押し相撲というものはですね。ですが体力がありますからね、もう前に出ることだけを考えて、残り3日間ですか、まあ、やってほしいですね。За Кагамио маргааш хэдийн нөө мэтэ зарилтна. Эхний 3 өдөр болоос 2 даваатай 1 унаатай явж ирсэн. Кагамио сүүлийн 8 ингээд дараалал 8 өдөр унаад Накекош болсон. Өнөөдөр Саданов Фужиг давлаа. За маргааш өөрөө зиндэний бөхчүүдийн онолтыг харуулж байна. За шоотын руу нэмсэр маргааш Дайшо Марута барилдах юм байна. За нэг унаатай тэргүүлж Шоохозан маргааш Амаказатай барилдана. За Таканы маргааш Асахишотой барилдах юм байна. 楽しみな対戦です。朝日賞に高野岩、北播磨に秋瀬山、秋瀬山もここまで3敗できています。藤東に3敗の御嶽海です。幕内の取り組みです。 За Араваш дэлгөө маргааш дээзэнэнд гарч Сэро тавилдана. За Асасикиро Хоморо Фужитэй барилдана. Кюкшухо маргааш Сококрай тавилдах юм байна. Кагамио маргааш хэдийн өмнөтэй барилдана. Токтинку Такегасаа тавилдах нэ. 遠藤に千代鳳、大栄翔徳勝龍、琴勇輝に海星、千代大龍に За Ичножо маргааш Оснаш Раштай барилдана гэж түрүүн бид ярьсан. 一ノ町初顔合わせです。ここから始まります。 За хоёр хооронд анх удаа таарч барилдаж байгаа юм байна. Оснараш Ичножо хоёр. 明日は吉風戦、碧山に宝富士、玉鷲に沖縄、 Тамаваши Окиноонитэй. 敗の勢い、栃ノ心に明日は勢いです。 За маргааш одоо гол барилдаанууд болох нэ. Бас Озики Тэрүнө Фужи Озики Кисена Сататай барилдана. За Какура авраг Озики Гоетатай барилдах юм байна. 3勝ずつです。結びの一番は За маргааш 13 дахь өдрийн барилдаан. За ер нь 50-аас дээш үеийн амжилт үзүүлэх гэдэг утгаараа за түрүүлэх өрсөлдөөнд орж барилдах байгаа бөхчүүдээс бусад бөхчүүд явж бас их чухал барилдаанууд одоо үргэлжилж байна. 敗で大関の照ノ富士を追いかけています。昨日11日目に За Итио энэ тэмцээнд бас тодорлоо. 場所前に左肩の治療を行って今場所臨みました。 За надаа нэг сайхан массаж хийгээд миний надаа ядаргаа нервтэй холбоотой юм хийж байгаа юм болов. Тийм байж болно тийм ээ. 今日の対戦相手は吉 За 風、 Yoshikaze ч гэсэн бас сэтгэл санаагаа бэлтгээл 吉風7勝4 сууж 敗。 байна. За энэ барилдааны өмнөх энэ дэвжиний захад сууж байгаа энэ мөч бас их чухал юм шиг байна. Энэ дээр сэтгэл хөдлөөд баярлаад эсвэл айгаад 上錦が7勝4敗。 эсвэл яхаа мэдгээ байгаад ингээд яваад барилдаанд нөлөөлдөг юм шиг байна. 対戦するのは碧山4勝7敗です。昨日は海星を押し出しで破ってなんとか踏みとどまっています。 За Аояма Аминишики いずれも碧 барилдаа. 山が勝っています。 Аминишики давбар 50-аас дээш амжилт үзүүлнэ. Аояма унах юм бол бас 50-аас дээш амжилт үзүүлэх боломжгүй болно. Ийм барилдаа. За Аминишкигийн хувьд бол барилдаан бас нэг тийм сайн болохгүй. За нэг жоохон зайлс хийгээл ингээл аргалцгаал ингээл байгаа. 時間です。 За өдөр болгон одоо зайлж ботож болохгүй учраас өнөөдөр тулаад очиод бариллаа. Тэгээд яаж ч болсонгүй те. 飛ばされました安美錦、今日の勝ち越しはなりませんでした。 За
За маягийн ширэг нэгт өчигдөж байгаа Аояма талд байгаалаа. Өнөөдөр Цупарыг сайхан болсон. Шууд хоолоор тулаад галахтаа тавьсан. ありましたんでね。ミニ試験何もできませんでしたね。 Даацтай Цупарыг илээ Аояма. 東の前頭筆頭の碧山、この後すべて勝っておきますと、返り三役というですね、その権利もつかむことになります。三役以上との対戦はすでに終わっている碧山です。 За Аоямагийн хувьд бол одоо 5 даваатай маяг ашраг бас тэргүүлж барилж байгаа юм байна. Үлдсэн 3 өдөр дараалал давчвал бас хүмүүсийг би цолж авчиж мэдхээр байна. Бүр дараалж давна гэдэг бол бас тийм амар биш. За ингээд дээдсэнд хин төрүүлэх вэ? гэсэн асуулт нь бас нөлөөлөх юм барилдаан гэж хэлж болох. Ийм барилдаа одоо болох гэж байна. За Киой 15-1 унаатай. Нэг ч үлдэх шараадаг Озеки Тэрүнофужи ган эрдний ард бичигдэж байгаа. Өнөөдөр Йошиказетэй барилдана. Йошиказе 7-4 унаатай. Маяг ширэг нэгт бичигдэж байгаа юм бүх. За Йошиказе өнөөдөр давах юм бол бас 50 дэш амжилттай үзүүлэн цаашлаад цолон төрөх ийм боломжос гарч ирнэ. Тэгээ Йошиказегийн хувьд бол одоо Якозина цолтнуудыг ч унаглаа, Озеки цолтнуудыг ч унаглаа, юу гэдэг бүгд нь унагчсан. Сикиваки цолт. Тэгээ 2 Якозина, 2 Озеки, 2 Сикиваки, 1 Комсуби. Энэ 7 даваа бол бүгд цолтой бүгчүүдийг давсан. Ийм чанартай даваа нь байгаа. Тэгээ одоо ингээд төрүүлэх өрсөлдөөнд явж байгаа нөхрийг бас унгаа хийчихвэл. Тэр Йошиказегийн хувьд тусгай шагнал авахын тулд хамгийн багаар бодоход 8 давсан байх хэрэгтэй. Тэгээд шалгуул 9 давчих юм бол нэр төртөөгөр өнөө өндөр цолтнуудыг, том цолтнуудыг унагсан бүхэд олгодог шүкүн шоо байна. За тэгээд дайчин барилдаан бүх хүчээ шавхаж би өөрийгөө дайчилж барилдсан бүхэд олгодог канто шоо. За тэгээд уран барилдааны шагнал бас яадаг юм бол. За ямар ч үсэн энэ сая 2 шагналыг бол би авчих байх гэж бодоод байгаа. Хэрвээ 8 9 давах юм бол まずは東の勢いです。花道のリポーターは刈谷アナウンサーです。刈谷さん、はい、どうですか。とにかくですね、こういう状況になってもいつも通りやるだけですと。いつも通りやってきてここまで来てるんですから、この後もいつも通り集中して。Тэгээ хоёр бүхэл бол ердөөсөө энэ тэмцээн дээр бол их сайн байгаа. Зүгээр юм тохиолдол ч юм уу аз тараад ингээд даваад байгаа биш. Тэгэхээр энэ барилдаан бол бас бэлтгэл сайтай байгаа. Барилдаан нь сайхан болж байгаа хоёр бүхийн үнэхээр одоо хамаг байдгаа тэмээ гаргаж бүх хүч бүх нэг авьяасаа шавхаж барилдсан юм барилдаан болно. За тэрнээс гадна сэтгэл зүйн хувьд яг одоо сая Дэвжиний хажууд тийм ээ барилдаа эхлэхийн өмнө хоёр их ямар шоу мэгтээ сууж ирсэн бас харуулсан шүү дээ тийм ээ. Хин нь одоо яг өөрийгөө сэтгэл хөдлөлөө байрж, сэтгэл хөдлөлөө дарж ингэж барилдах нэ гэдгийг бас юм харуулах юм барилдаан болох юм байна. За энэ одоо сая харагдаж шүү дээ тийм ээ. Гайл байн амьсгаагаа гаргаад ингээд өөрийгөө ингээд удирдах байгаа. Дээд зэндааны бөхчүүд бол барилдахын өмнө бол ингээд 4 минут наас цаашаа явж барилдааны өмнөх ёстой ингэж хийдэг. За Киой өмнө нь 2 удаа дээд зэндаанд 11 даваа авчихсан. 2 удаа 10 даваа авчихсан. Ийм бүх. За ингээд харж байхад бол Киой нэлээд тийм сэтгэл хөдлөлттэй байгаа юм шиг харагдаад байна. Аргагүй л дээ тийм ээ. Ундлгүй төрүүлж явж байгаа бүхийг хардаасан гэж нэгж явж байгаа. Тэгэхээр Икиогийн хувьд бол Йошиказег бол эхний тэр орж ирэх зогсоогоод хурдан мааш барьсан хүрэхгүй бол за Йошиказеч бол бужигнууд шүү дээ. Эсрэгээр Йошиказе бол бариулахгүй гэж бодно. За болж игэл одоо дотор гяс ороод тэврээд авах юм бол
Yoshikaze бол түлхээд явж магадгүй. За Yoshikaze бол ердөөсөө сэтгэл хөдлөлийн тал дээр бол сэтгэл зүйн хувьд бол Ики-оёгоос хамаагүй илүү байна. Ики-оё тэр амьсгаа гаргаад байгаас тий. За Yoshikaze аль хэдийн бэлэн болсон. За оруулсангүй, за барьцыг өгсөнгүй. За тэгтээ болоогүй. За тэр хэлээгүй. Яа. За яах ч арга байхгүй яг сэтгэл хөдлөл нөлөөлсөн. Нэг жоохон бие барьсан юм, нэг жоохон бие чангалтсан юм шиг юм харагдаж байна. За ингээд Озеки Теруно Фужигийн ард үчигдэж явсан Ики-оё 2 унаатай болж. За Yokozuna Kakuryu бол одоо барилдааг байгаа. Тэгтээ Yokozuna Kakuryu Озеки Теруно Фужи хоёр барилдааг байгаа. За яах арга байхгүй юм. Нэлээд нөлөөлсөн юм байна. Сэтгэл санаанд нэг. За ямар ч үсэн оруулахгүй гэдэг ингээд жоохон. За тэгээд байрс руу явах гээд ердөөсөө болсонгүй. За их сайхан алхаж орж ийн. Аргагүй туршлага. За тэгээд ийм өрсөлдөөнтэй тийм ээ. Яг тэргүүлэгчдийн игнэнд явж байгаа бүгчүүдэд байдаг энэ бие барих тийм ээ. Бие чангалах тийм ээ. Энэ бол ердөөсөө яах арга байхгүй. Yoshikaze-гийн хувьд бол илүү байдлыг бол бий болгочих чинь. Тэгтээ Yoshikaze бол бас нэг тийм хянуу жоохон зүгээр бие барих биш. Ер нь жоохон тийм хянуур байдал бол ажиглаглаа шүү Yoshikaze-гийн. За Ики-оё бол өөрөө хэлсэн юм байна. Ердөөсөө би чангалтсан байна, тийм ээ, бие барьсан байна гэж өөрөө хүлээн зөвшөөрсөн байна. За Yoshikaze 8-5 4 унаатай боллоо. За тэгээ үргэлжлүүлээд хэлэхэд бол одоо Озеки Теруно Фужид бол энэ барилдаан сэтгэл санааны хувьд бас яаж нөлөөлөх вэ? Тийм ээ. Одоо ингээд барилдаанд давах хүчмийг хийх хурд энэ бүхнээс гадна энэ бүгчүүдийн чинь бас нэг сэтгэл санааны юм гэж бас байж та тийм ээ. За би ингээд эрмэлтэд гайгүй болчлаа шүү. Одоо яах вэ гэдэг юм уу тийм ээ. Өө ингээд одоо би төрүүлэхэд одоо бас энэ саадгүй болчлаа гэж бодох нь үү тийм ээ. Эсрэгээр одоо би яанаа гэдэг одоо Озеки Теруно Фужиг яриад шүү дээ тийм ээ. Ийм байдалд бол яах аргагүй бол орж байгаа. Гур Озеки Теруно Фужи бол одоо сурвалжлагчид хэлсэн байлээ. Ердөөсөө би төрүүлэхээр бодохгүй байна гэж. За Yoshikaze 8 давсан. Ярьцгаач баярлалаа. За өнөөдрийн баярлалаа. За ингээд нэг унаатай хэлж байсан мөхийг унагчлаа шүү дээ. Аа их сайхан байна. Энэ нь сандраад ер нь санахгүй шүү юу болсныг. За бүх юм их сайхан болж байна. За дээд хэсэгт барилдаад. За ер нь бол хамгийн их баярлж байгаа өдрүүд болж байна надад. Дээд зэндэний дээд хэсгийн бүгчүүдийг одоо давна гэдэг бол тэгээд би 8 давчлаа. Их сайхан байна сэтгэл санаа бол. Тийм ингээ хүүхдүүдтэй бас ирч хүч сайхан баясал одоо хүргэсэн юм барилдаан гаргаж байгаа их баяртай байна. Үлдсэн 3 өдрөд бол хичээж хамаг байдаг гаргаж барилднаа гэж. Тийм үнэхээр Yoshikaze харж байхад бол үнэхээр баярлсан тэр өөрийнхөө барилдаан тийм ээ амжилтандаа одоо бахархсан юм харагдаж штеп. Одоо магадгүй одоо сая зүгээр хэлээгүй гэхдээ сумуух барилдсан сумуух болсон доо одоо би баяртай үнэхээр аз жаргалтай байна гэж хэлэхээр шахуу юм одоо царайд харагдаж штеп.
がかなりこう近づきつつあるというふうに考えてもいいんでしょうか。まあ余計に伸び伸び取れますよね。差がつくとですね。むしろ За тэрүүн Фужиосаки халаалтай одоо дэвжээний хажууд байраа эзлэхэд бэлэн болсон байна. За Тамаоши мөнх өргөл Комусуби Точино шинтэй баригдах гэж байна. 3勝8敗の玉町と6勝5敗の栃ノ心です。 Тамаоши маягийн ширгийн 5 дээрээс 3 даваа 8 унаатай яваа. 勝ち越しまであと2勝です。立ち合い。右差しを狙います。それを嫌う玉鷲、距離を取っていますが、のど輪で攻めた。そして右が入ります。万全の形を作って寄り切り栃ノ心の勝ち。 За Точиношин бол тун идэвхтэй зогсоо зайгууд автсаар байгаад ингээд сайхан түлхээд гаргаж байна. 玉鷲敗れて3勝9敗、栃ノ心勝って За Тамаоши маань их олон унаа авлаа да тийм ээ. 3 даваа 9 унаатай болж байна. あと1勝です。向正面中村さん、はい、すぐにいや玉鷲のですね、はい、右の攻めがかなり強烈なんですよ。はい、腕も伸びてますしね。はい、これをでも押し返しながらこう徐々にね相手の体をね。 За энэ тэмцээн эхлэх үед бол бас Точиношин бол одоо бүр одоо зориуд сумгийн холбоо шууд нэвтрүүлгийг дамжуулж байгаа тайлбарлагчд бол тэмдэглэж ярьж ирсэн энэ бүхэн одоо төвчээр бэртлээс бол одоо чансаа буурч бүр Макуштагийн 55 дээр унаад дээшээ гарч ирсэн. За ийм тохиолдол бас цөөхөн бий. Тэгтээ энэ дотроос бол хамгийн доош чансаагаар унцчихад гарч ирээд одоо тэгээ Комусуби цолд хүрчээд байна гэж. まあそれは来場所以降に楽しみとして、とにかく今日は Тэгээ одоо ингээд 7 дахь даваагаа аваад үлцэн 3 өдрөөс тэр барилдаас нэг давхал юм бол даваа авах юм бол Комусубиг одоо хамгаалах юм шүү дээ тийм ээ. За сүүлийн 5 өдөр дарааж давлаа. Комусуби Точиношин. Анх одоо дээзэн дээр гарч ирээд анх гарч иж байхад бол одоо Майноми бас хэлж ирсэн. Энэ гадаадын бүхчүүдээс Азеркийн цолонд одоо хүрэх бүх бол гэвэл би одоо хамгийн түрүүнд Точиношин нэрлэлээ гэдэг. Тэгээд бол Азеркийн цолонд бол хүрээгүй. Яг сайн барилдсан тэгэл доошоо орцсон зүгээр. Гэхдээ одоо ялангуяа Макуштагаас унчхаад дээшээ гарч ирээд тэр жүүрөө зэндаанд одоо 2 ч төрүүллөө тийм ээ. Ингээ гарч ирээд ингээ барилж байгаа юм барилыг харж байхад бол үнэхээр бие даажсан тийм. Би ч бас нэг 90 хүн шүүч гэдэг юм уу одоо гүрзэнээс хүрээд ирсэн ингээд тэмцээд барилдаад явж байгаа шүүч гэдэг юм уу те иймэрхүү юу бол харагдаад байгаа. Зүгээр одоо миний хэлэх үг бас зөөр ойлгороо үзэгчтэй тийм ээ. Одоо энэ Орсын бүхчүүд өдр байсан шүү дээ. Хакрозан, Рохо гэдэг ахтуу араа энэ гээл те. За эдгээр бүхчүүдтэй ингээд харьцуулаад ингээд үзэхэд бол зүгээр энэ хин одоо энэ Точинош. Жишээ нь Орос бүхчүүд Амур бол арай ондоо. Энэ Точиношин энэ төр ялангуяа сүүлийн үеийн Точиношин бол маш их бие дайчилж байгаа. Өөрийгөө дайчилж гэж барилж. Энэ бол бас тийм үнэлэх ёстой чанар шүү дээ тийм ээ. Тэр байдал бол энэ тэмцээн дээр Точиношин дээр бол илүү тод харагдлаа. すんなり右を刺すに行くと決められるっていう可能性ありますんでね。Араан бол юу Амур бол бас яг тэгж өрөлдөд байгаа. Амур бол бас жим бол харьцангуй бага штэ. Нэгэн тийм чөрмөсдөг. За тэгээ бас өвдөнд бол их маш том гэмтэл авсан. Тэгээ доошоо унсан олон жил тэр доод зэндаануудад барилдаж байгаад ингээд дэшээ гарч иж байгаа. Тэгээ тийм бас их тийм хичээсэн барилдаан болгон дээр бас нэг тав гэсэн тийм тэмүүлэл энэ төр харагдаад байдаг. Okinoumi 4勝7敗、佐田の海も4勝7敗です。八角部屋の隠岐の海です。今日は師匠が正面の解説です。 За одоо бас нөгөө жигүүрийн Комусуби Окиноми ингээд харахад бол гайгүй барилдахаар харагдаад байгаа юм тийм ээ. Тэгээд одоо аваргыг унгаагаад
Тэгтэл одоо Точино шинтэй харьцуулахад бол тэр нэг идвэх тэмүүлэл тийм зүтгэсэн юм бол байхгүй гэн тий. Яг гайгүй ярилдаад байгаа юм шиг л одоо ингээд харж байхад 7 унаатай явж шүү дээ. Хэрвээ ингээд дахиад нэг унах юм бол хүмүүсээр бай цалаа л да. Тийм одоо манай Монгол хүүхдүүдийн хувьд ч гэсэн бас би заримдаа хэлэх үедээ бас хэлдэг тий. Бас нэг жоохон тийм идвэх ч юм уу нэг биед ажилласан юм харагдахгүй байх шүү энэ гээд. Тэгээ яг зүгээр нутг нэгтэй бас мэрэгжлийн хатуу ширүүн спортод одоо зүтгэж бэрхшээлэг амсч явж байгаа ч гэсэн бас ингээ харьцуулаад ингээ харахад бол нэг жоохон тийм идвэх тэмүүлэл энэ төр бас харагдахгүй тохиолдол бас байдаг юм аа. За ингээ дивжин дээр барилдаа гэхэд бэлэн боллоо. За барьцаад яг урагшаа явах агшинд ингээд зайлаад эргүүлчихэж байна. За Киноуми 5 дахь даваагаа авлаа. Саданоуми 8 оноо тоолж. Сарын башаа 11 сарын башаадлал магийн ширэг 3-аас чансаа урууднаа. Киноуми үлдсэн бүх өдрүүдэд авч яд цолоо хамгаалж өрдөнө. За хэрвээ нэг л унах юм бол үндсэндээ Шикайзэ. Одоо Комсуби руу чансаа хахад бэлэн болж байгаа. いつもなんですけれども右から当たって右を引っ張り込みに行くっていう二度手前してるんですけれども、佐田の海がちょっと急ぎすぎましたよね。ちょっと膝がガクッとなりましたんでね。足がかかったというよりも確かに左の膝ですね。隠岐の海勝って5勝7敗、明日は玉鷲、佐田の海4勝8敗、今場所の負け越しが決まってしまいました。明日は琴奨菊戦です。 За Киноуми маргааш Тамаашитай ярилцах юм байна. 今日正面の解説は61代横綱北勝海の八角親方です。先ほど栃尾山の方から見ますと右をこう刺すにしても За одоо дэлгэцэн дээр харагдаж байна тэр. За ингээд шууд харуулж байна одоо. Одоо тайлбарлагч тийм сууж байгаа тэр студ. 密着しながら刺していくタイプですんでね。その辺がいつも通りやれと言いましてもね、いつも通りしかできませんからね。 それが過去5回の対戦があっていずれもテレビ За 61 дэх их аврах. 成績に現れてますかね。 北東海. За Hakako Oyakata. その辺が一発当たってからいなしてですね、右を刺すとかですね、そういう工夫が必要ですね。いなしですね。一方の照ノ富士の方から見ますと、今年の初場所とそれから夏場所いずれも寄り切りで勝っていますが、立ち合い右からの張り差しなんですね。今日はどうでしょうか。まあ今日も行くと思いますね。出足を止めるためにですね。照ノ富士とすれば出足さえ止めれば何も問題ないなという感覚だと思います。 За өнөөдөр Точиозантай ярилцсан. 何も怖いことはないと言います。 За Точиозангийн хувьд бол сайхан явж байгаад ингээд даваанууд ингээд зогсчих юм. Тэгээ өнөөдөр за бас л нэлээд зоригтой барилдах болов гэж бодож байна зүгээр. Гэхдээ сая Hakako Oyakata хэлж ингээд Озеки Тэрнөө Бүжи бол нэг сайхан алгадаад тийм ээ одоо цочрох юм техник хийгээд өрсөлдөгчөө зогсоож байгаа ингээд орчиж байгаа. Өнөөдөр ч гэсэн ингээд яваад орчих болов. Тэгэл барьсан төрчих юм бол Точиозанг бол хөдлөхгүй болов гэсэн хэлж байна. とにかく対戦成績を考えても栃尾山がですね何か考えて土俵に上がらなければいけませんね。ただその辺が器用じゃない力士なのでですね、難しいとは思うんですけれども。向正面は元琴錦の中村親方です。中村さんはどう考えますか。そうですね。今親方言われたようにまず当たって、一発起こしてですね、一度こう。 いなしですよね。当たって起こしていなしを За Точиозан. もう一回当たるときに Өнөөдөр Тэрнөө Бүжтэй ярилцнаа. 出ていかなければいけないと思うんですよ。立ち合いから刺していくのはやはり危険でしょうね。密着してしまいますからね。 За Nakamura Oyakata хэлж байна. Точиозангийн хувьд бол зүгээр ямар боломж байна гэхээр эхлээд босоод шууд нэг тийм хөдөлгөж хажуудлаас нэг алгадах ч юм уу нэг жоохон тэнцвэр алдуулж тэгээ барьц.
одоо гар доогоор суган доогоор гараа хийх ийм юу хийхгүй бол эхлээд шууд одоо точоо зам чинь урдаа гараар ирж байгаа ингээд орж барьсан гэдэг шүү дээ сугдаж авах. Тэгж явах юм бол бас хэцүү байх гэж. Тэгэхээр тачаа дээр л одоо өөртөө боломж гаргаж авах болохгүй. Тэгтээ бас нэлээд бодолтой шууд одоо тэрвэрч авах ч юм уу дотор нь гараа оруулах гэж бас одоо хэрэггүй байхаа гэсэн санааг Накамура яг хэлж байна. 大関の豪栄道が5勝6敗です。前半に4敗して優勝争いから早々に脱落。За Сикивакигаа өөдөө 5 доо 6 наатай. 4勝7敗6日目から6連敗中です。 Озекигаа өөдөө. Тийм Озекигаа өөдөө 50 шамжлал үзүүлэх гэсэн бас хүнд чод байна. За өнөөдөр Такара Фужиг давж даваа нэг хаацаг тэнцүүлээд авлаа 6 даваа 6 унаатай. Такара Фужиг энэ тэмцээн дээр бас нэлийн гайгүй барилдах болов гэсэн чинь нэг тиймэрхүү болтой. Өнгөрсөн тэмцээнээс нэг юм болчлоо. Илт одоо бас нэг тийм нэлийн хэцүү хүнд гинтл бэртэл энэ төргээд нэг юм харагдахгүй л байна зүр. Яагаад ингэв? 正面の解説は八角親方です。今日はこの差し手争い、右を差し勝ちました。押っつけから右差しですね。豪栄道の相撲ですね。このような相撲を取っておけばですね、こんなに負けることはないと思うんですけれどもね。場所前の総見の稽古場でもですね、いい相撲を取ってたんですけどね。この成績っていうのは本人が一番不甲斐ないと思いますね。思ってるんじゃないでしょうかね。 Чаймшс ингээ 6 дахь даваагаа авлаа үлдсэн 3 өдрөөс 3 барилдаанаас одоо 2 даваа бол заавал авах шаардлагатай. 奮起が期待された場所でもありました。ただ明日は横綱鶴竜戦ですし、この横綱あるいは大関戦照ノ富士戦もありますので、存在感を示せるかどうかですね。当然力を出さなければですね、自分の成績もまだまだですからね、出してほしいですよね。そうですね。大関まだ勝ち越していません。6勝6敗です。予想ではありますが、ほぼ間違いなく14日目照ノ富士と豪栄道戦という対戦になると思います。そして千秋楽は横綱鶴竜と照ノ富士戦。優勝争いは終盤に入っています。 За одоо Сикиваки Миогирю Озеки гэсэн сато. Гэсэн хоёр бүх байсан. За Миогирю Сикиваки бас тэмцээний эхний өдрүүдэд ер нь бол төрүүлэх туршилтанд үлдэж мэдгээр нэлээд гайгүй барилдах юм болов уу гэж явж байсан чинь дунд хэсэг рүү бас ингээд барилдаан бас нөлөгтэй болсонгүй. За Якозна Какурёг оногсон тийм ээ. За Озеки Кисэнэ Сатогийн хувьд бол за 8 даваа 3 унаатай. За ямар ч байсан өнөөдөр даваад үлдсэн өдрүүдийн барилдааныг одоо давж тийм ээ. Озеки Тэрнө Фужи Какурё аврахтай барилдах барилдаанууд дээр одоо өөрийгөө хин гэдгээ үзүүлж тийм ээ. Тэгжээж өөртөө нэг жоохон боломж бол гаргаж авах хэрэгтэй. Сэтгэл Окиновын 10 дахь Готошогийн гүт 2 өдөр унтсан гэсэн сато. そうですね。いい感じで来たんですけれども、やはり Тэгээд сая үзэгчид за энэ Ибараки мужийнхан байна. Кисэнэ Сатогийн нутгийнхан бас ингэж ирдэг. Яг нэг иймэрхүү бүрэн тийм шардуу ягаан шардуу өнгийн хавар тийм одоо мөрөвч ийм үсний хувцас өмсчөөд энэ бөөнөр ирдэг. Тэгээд сая бол 2 хүн хардлаа. Тэгээд одоо ямар ч үед тийм таархан барилжсэн сайн барилжсэн ч одоо Озеки Кисэнэ Сатог дандаа дэмжиж байдаг.
Тэгээ Озеки Кисэнэ Сатогийн үед бол бас нэг тийм одоо манайх нар бол бас нэг жоохон хоншоор дутчих тийм үү. Тийм юм байгаад байгаа маа ингээд. За Якозуна Какури бол яг сайхан боломж ирэхэд бол зүтгэл аврага хийсэн шүү дээ тийм ээ. Манай үндэсний үеийн манай наадамч гэсэн бас сүүлийн жилүүд бас харагдж байдаг шүү дээ. Энэ бол яг тэр жилийн барилдаан дээр сайхан бэлтгэл хийгээд өдөөсөө гялалцаад тийм ээ өөртөө очсон дайраад гараад таарсан Батсуур энэ төр бол тэгэл үнэхээр бас нэг тийм хоншоор гэж хэлэх юм уу. Тийм юм бол Кисэнэ Сатай тэр тийм харагдахгүй маа тэгээд энэ тэмцээн дээр бол одоо яг хоо бэлтгэл өдөөсөө нэг таарах юм болсон юм байна зүгээр. 原点に戻ってぶつかり稽古と同じように右胸に当たっていくのがベストだと思うんですけど、親方もそう思われますか？そうですね。左からの強烈な押っつきがありますんでね、左を押っつけて左をさせればですね、前傾のいい形になるんですよね。そうですね。それをしていった方がいいと思いますけれどね。今場所も何番かそういう相撲はあるんですけども、まとまってないんですよね。そうですね。さあここで制限時間いっぱいです。 За тэгээд ямар ч байсан энэ барилдаан дээр Озеки Кисэнэ Сато бол давах хэрэгтэй байна. Гэтэ Секиваке Миогур мэдээж давахыг бас хичээлгүй яах вэ? Хүслгүй яах вэ? 今日が終われば三役との対戦はあと関脇の栃尾山戦を残すのみです。立ち合いです。 右ののど輪で押し返す、押しに徹した、押し出し、今日は強い相撲でした。 Нэг барил ихтэй сайн байна. Ингэж л барилдмаар л юм да тийм ээ. 妙義龍敗れて6勝6敗、稀勢の里勝って9勝目、9勝3敗です。まず向正面関脇琴錦の中村親方に聞きます。 Сайхан суугаад ингэж явж байгаа юм бол сайн харж байна да. Тэр төвхүүлж явахдаа сайхан тавьчээ тийм ээ. Жохон гэдээс хийж байгаа явж ороод байна шүү дээ. 今日はやはり自分のね、左胸に当たられてしまってますよね。 Ингээд энэ зүүн гараараа тийм ここでね татаад もっとこの当たりの強い力士であれば大関の状態が逆に起きてしまいますんでね。このあたりは心配ですよね。やはりぶつかり稽古と同じように相手の右胸を見て右胸をめがけて当たっていった方がいいような気がしますよね。より自分の持ち味が発揮できるということですね。重みが乗ると思うんですよ。さあしかし稀勢の里勝って9勝目、明日は照ノ富士 За маргааш одоо маш чухал барилдаан болно. Тэр нөө Кисэнэ Сатогийн хувьд өөрийнх нь хувьд Озеки Тэрнө Фужитэй барилдана. 当然明日も照ノ富士に差し来ると思いますんで、攻めに合いでしょうね。今日ぐらい前に出るっていう意識が強いと。 За үндсэндээ ингээд Икио Йонснаар за сая NHK-гийн тайлбарлагч түрүүн бас хэлсэн Озеки Тэрнө Фужигийн төрүүлэх магадлал ер нь л нэмэгдээд л байна шүү. Гэтэ яагаачгүй одоо өнөөдөр барилдааныг оролцуулаад ингээд дөрвөн барилдаан байгаа. За манай үзэгчид бас түрүү харсан байх Икио яаж тэгээ түрүү бие барьж юм тийм ээ. Ингээл байн ингээл амьсгаагаа их хүчтэй гаргаад байсан шүү дээ. Тэр чинь бол тайвшрах гал ядаад байгаа юм тэр л дээ. Тэгэхээр яг төрүүлэх өрсөлдөөнд одоо сүүлийн өдрүүд биш шүү дээ тийм ээ. Гэтэл одоо ингээд тийм болчихж байгаа нэг бол яахааргүй байхгүй сэтгэл санаанд бол нөлөөлдөг. Тэгээ Хакако Ояката бас түрүү хэлжсэн ингээд төрүүлээд үдцсэн хүн төрүүлэх өрсөлдөөнд хэдэд орцсон хүн бол ондоо байдаг юм а гэж. Тэр Озеки Тэрнө Фужигийн хувьд бол шал ондоо. За дээр нь өөрөө бол бас өнийхөө хувьд бол бас юу юм бэ? Сэтгэл хөдлөлийг бас дараад чадах хүн байна. Гэж л одоогийн байдлаар харагдаад байна. За өнөөдөр Секивакет очио заантай Озеки Тэрнө Фужи ярилцсан. Өмнө дээдэн дээр бас 5 удаа таарч ярилцаж Тэрнө Фужи Озекид авч байсан. Түрүү Икиогийн гадаад дарагдах байдлаас л тэр бол эрт сэтгэл санаанаас нь докторгүй байгаа юм мэдэгдээд байсан. За Озеки Тэрнө Фужид бол юмсандаа бас ажиглах зүйл бол тэр талаас нь юмсандаа алга байна.
今日は西の花道の三部アナウンサーに話を聞いてもらいましたが、三部さん、都庁さんまだ勝っていませんね。そうですね。これまでの5回の対戦を振り返ると、立ち合い тав барилдаа тууд нь Озуки давж исэн биз дээ. あるいは右で当たって右のカイナ、自分の右のカイナを手繰って左の上手を狙う立ち合いか、大体この2つで来ると、そのことを頭に入れてまずは踏み込んで、それから八角親方がおっしゃったように簡単に刺したら勝てないという話を本人がしました、体勢を崩さないように押し込んでいって、できればはずに入って押していきたいと、中に入るにしても押しながらという話をしましたね。За Тучаазан бол өмнө 5 удаа барилдаж 5 унсан барилдаагаа бол барилдаа нэлээд тийм задлж эргэж бодож бас бэлтгэсэн юм байна. Өнөөдрийн барилдаанд Тучаазан. Тэгэхээр яг өөрийнхөө гараа урдаад ордог маягаар орох бодолтой байгаа юм. Гэхдээ түрүүн Хакако Оякатагийн хэлдгээр шууд орох биш. Бас нэг түлхэх маягтай болжгүй суунд нь гар орж түлхэх тийм нэг тийм суг руу яг гар ороод түлхэж хийвүү байдаг юм шиг байна. Тэгэж нэг жоохон зайваа ч юм уу тэгээд гар дотор орох ч юм уу. Иймэрхүү тактик хэрэглэх гэж байгаа юм да. Тиймэрхүү юм хийсэн юм байна. За Озукигийн хувьд бол бас түрүүн яригдаад байсан тийм ээ, нэг баруун гараараа нэг тийм алгадах маягтай цочрох ийм хөдөлгөөн техник хийгээд тэгээд шууд барьцаах. Тэгээд тэр техник тэр алгадах хари зашиг гэж тийм ээ хийгээд ингээд цочроогоод барьцаад явахдаа бол дандаа түлхэж явж байгаа ш. Тэр чинь зүгээр нэг зогсоод ирэх биш. Тэгээд түлхээд явна гэдэг бол нөгөө өхөө бол одоо жоохон сөхөн тийм үү? Жоохон өндөлгөн. Тэгээд хүчээр түлхээд явна. Тэнцвэрийн алдуулна. Гэсэн маягаар барилдах байхад гэж бодож байна да. За барилдаа эхлэхэд бэлэн боллоо. За Тучаазан төрүүлээд гараа тавилаа. За гар орсон шүү. Тучаазангийн За бас юм болдго юм байна шүү гэдэг одоо. Сайхан барилдаа Тучаазан. За Тучаазан дээр 2 гар дотор орсон. Тучаазан. За өнөөдөр алгадаж орж чадсангүй шүү дээ. 全勝がいなくなりました。1敗照ノ富士。この後相撲を取る2敗に鶴竜。Тучаазан ихтэй шууд ороогүй нэг жоохон тийм зогсоц юу удаа нэг тиймэрхүү мэйгтэй орсон. За энэ давталтыг харъя. Их сонирхолтой сайхан барилдаа юм. Энэ Тачаа ай дээр ирлээсэ. 投げに行ったところ突きつけましたね。右を両方決められる前に動きましたんでね。それが良かったんじゃないですか。За нэг түлхээд. 入りません。栃王山が差し勝ってもろ差し。ただこの後もですね。これ栃王山左からの攻めも。За тэгэхээр одоо энэ барилдаан бол тэрний хүчээр их сургамж болно. Ийм за сая өдөр баруун гар яаж ороо. 手繰りですね。手繰りしようとしましたよね。やはり楽をして勝とうと思ってるこういう墓穴掘ることありますね。За сая Хакако Ояката яг хэлж байна. Их амархан давъя гэж бодож барилж байна гэж тэр нэг гэж. Энэ шүүмжлэлийг заавал хүлээж авах хэрэгтэй. Ер нь бас бид бас барилдааны явц тайлбар явц хэлжсэн шүү дээ. Китано хүч аваргаас хэлжсэн шүү дээ. Тэр бярдах ийм тэрвэрж аваад шийдэх югээс илүү тийм хийгүү бөгөөд тийм яг одоо сумогийн техник
нэг бүрэн эзэмшсэн иймэрхүү барилдаан одоо гаргамаар байна гэж энд суралцмаар байна. Тэгээд Хако Ояката хэлж байна. Амархан давхгүй тэр багангоор ороод зүгээр ингээд татаж урдуураа гүйлэх ч юм уу те гэсэн ийм санаа хэлж байна. Энтэй бол би бол 100% санаа нийлж байна. Сая бол одоо Озекигийн хувьд бол яг техник гэсэн юм бол харагдсангүй шүү дээ. За байдал бол нэлээд сонирхолтой болж форц болж эхэлж байна шүү. За одоо Якозна Какрю барилдааг байгаа Озеки Готошо гикүүтэй барилдана. За аваргын өчигдрийн барилдаа мэл жоохон шөөмжил дагуулсан. Тэгээ аврагын бол одоо бас тийм зайлах тийм ээ шууд тулж барилдахаас зайлсхийх бол нэг тийм баймааргүй байна гэсэн санааг бол хүмүүс бол хэлсэн байна. Зүгээр гэхдээ Сомогийн холбооны тэргүүн бол нэг тийм хатуу шүүмжилсэн юм байхгүй зүгээр яг Какрю аваргыг бол нэлээд тийм ойлгож хандаад байгаа. Хоёрч башоо өнжчгөө тэгээд өнгөрсөн тэмцээн дээр барилд гачираад маш сайхан барилдсан шүү дээ. Тэр бүхнийг бас тооцоод хэлээд ах шиг байна лээ. Гэхдээ бас нэг иймэрхүү барилдаан бас баймааргүй байна шүү гэсэн санаа. Тэр Якозуна Какрюгийн хувьд бол бас ойлгож болно. За уржигдөр бас үндсэн тийм мёгрүүд тэгээд өчигдрийн барилдаан дээр бас л сэтгэл санаа товтгор байгаа шүү дээ. Тэгээд яаж ижгээд давчгаад за өнөөдөр бол одоо яг чаддаг бүхний одоо гарах байх л та. За одоо Якозуна Какрю за Озеки Готошо гэх хоёрын барилдаан бол нэлээд бас одоо сонирхол татсан юм барилдаан болох гэж байна. За маргаашийн Озеки Теруно Фужи Озеки Ксена Сато хоёрын барилдаан бас их нэлээд юм шийдэх барилдаан болно. За тэгээд өнөөдрийн одоо Озеки Теруно Фужигийн унаа өөрт нь яаж нөлөөлөх вэ гэдэг юм байгаа шүү. За тэгээд манай үзэгч сумаа сонирхчид бас ойлгож байгаа ах мэдж байгаа ах за түрүүн бид бас ярьжсэн шүү дээ. NHK-ийн хөтгөгч тайлбарлагчид ерөнхийдөө Озеки Теруно Фужигийн төрүүлэх магадлал бас ер нь нэмэгдээл байна гэж хэлсэн. Одоо тэр алга болчихсон шүү дээ. За одоо Якозна Какрю давах юм бол ингээд нэг даваа нөхөө давна гэсэн үг. Озеки Теруно Фужигээс за давааны зүрх ердөө нэг болно. Өнөөдөр Якозна Какрю Ананд Готошогийг давбал この結びの一番への注目、興味がですね、またかなり上がってきました。そうですね。もうねここまで来るとね、やはり今親方言われたように、その強い気持ち。За Готошогийн Озеки бол бас энэ тэмцээн дээр бас тэмцээний төгсгөлөө за уржигдэр тэрний өмнөх өдрүүд энэ төр бол их хурдтай босч ирээд өөрийнхөө шигшид түрх нэхийг бол гарамгаасаа хийсэн шүү. За Накамура Ояката бол одоо Готошогийг хэлж ирсэн. Маш хүчтэй босоод өдөөсөө аваргыг одоо хөдөлгөөний тийм ээ одоо зогсоогоод тэгэл өрдөөсөө барьсан түрээд байгаа. Их тийм дайчин ширүүн энэ тачаа хийгээсэй гэж. За тийм тачаа бол хийж чадна, хийж ч мэдхээр харагдаад байна. За Какрю аварга бол туршлагатай аварга. За бас нэг хариу юм бэлдсэн байгаа хаа. 星一つの差になって横綱鶴竜。今日から大関戦です。 За Озеки Готошог их хүчтэй босчих واخ. За тэрийг яаж зогсоох вэ? Аварга. Тачиай. За 左が入ったのは琴奨菊。
За барьц авчичээ авраг. За тэгтээ явуулахгүй шүү. За одоо энэ дээр сайхан тайвширч хагаад за одоо сөхөөд урагшаа ер нь явчих байхаа. За Якозуна Какрю 10 дахь даваагаа авлаа. За Готон Шогик бол тийм ч хүчтэй бас босч чадсангүй. Ер нь тачаа 50-50% таа. За авраг бол их сайхан тайван цаг алдсангүй, анхаарал сарнисангүй тийм ээ. За Готон Шогикугийн баруун аврагын зүүн гар бол бас нэлээд барьцны төлөөх тулаан бас үүссэн. За их сайхан барилдаан болсон шүү. 向こう正面琴錦の中村親方、はい、頭低くいきましたね。今日はですね、力強さとうまさがね両方見られた一番でしたね。 За Какрю авраг бол их намхан болсон. Тэгээд тэр заадад авт намхан сайхан ингээд зогсоогоо тийм ээ. Тэгээд тэр 100 гар их сайхан хавцсан байж тараа. Их гоё хавцсан байна. Тэгээд шууд 100 гараараа зохиод хажууд тийш тэнцвэр алдуулаад. 直接対決が楽しみですね。はい。 За тэгээд энэ байрч сулхтаа маш хурдан солидгийн. За тэгээд 100 гараараа баруун гараараа маушины урдаас аваад тэр 100 гаруй байрч авцсан. Тэгээд сандарч яарахгүй байгаа. За сайхан зогсож байгаад. За нэг 100 гарын маушны байрч тавиулах гэж оролдоход нэг урагшаа түр явсан. 大相撲のねいいところなんでね。やはり横綱としてこう За сая Накамура Ояката бас хэлж ингээд яг ингэж барилдаад явах юм бол хоёр бүх сүүлийн өдрийн тийм Озеки тэр нэг аврах хоёрын барилдаа бол их сонирхолтой барилдаан болно гэж. За Озеки салтын унахсан. За өнөөдөр ямар бодолтой барилдаа? 今日はしっかり大丈夫から踏み込んで、もう自分が先手取ってどんどん押していこうと思います。 За өнөөдөр бол яг өөрийнхөө барилдаач юм санаачлах гартаа авч барилдана гэж бодсон. そうですね、まあ張ってくるかなと思ったんですけど。 Ер нь бол Озеки алгадаад орж ирэх болов гэсэн чинь 簡単に刺さないようにという話でしたが、今日の流れはどうでしたか。 өнөөдөр бол байр суулгах амархан авч чадахгүй байх гэж ярьж байсан өөрөө. 左の使い方が良かったと思います。左の使い方が。 そして左が下からいけたと思うんで。 Тэгээ одоо ингээд 100 гараараа ингээд суган доогоор н орж барилдээ гэж бодсон. За тэр маань одоо амжилттай боллоо. これで繋がりましたね。 そうですね、もう本当一日にしっかり勝っていきたいです。 За үлдсэн өдрүүдийн барилдаанд бүгдэнд нь даваа хүсэлтэй байна. 大関の照ノ富士を破って2桁に自身も2桁にこう可能性をつないでいった栃煌山のインタビューでした。 За栃煌山гийн хувьд бол зүгээр төрүүлэх талаар бас ярих боломж байхгүй болсон ч гэсэн бас үлдсэн өдрүүдэд бас даваа аваад явах юм бол өөр бас нэг мөрөөдөл байгаа шүү дээ. Тэгээ Озеки саданд хүрэх. これまでの11日間とはやはり八角さん立ち上がりや үлдсэн や違います 3 ね。 барилдаанд 3-нд нь давах юм бол жиүүлээ 15 болох юм. 船岡さん、はい、星の差一つにまた変わった横綱鶴竜です、はい、立ち合いの流れが良かった、優勝争いについては一番一番頑張るだけですという話です、はい、秋場所は残り За Yokozuna Kakiryu бас NHK-ийн тайлбарлагч хэлсэн байна. За тачаа дээр маш анхааралтай басъя гэж бодсон. Яг миний санснаар болсон. Одоо үлдсэн өдрүүд тийм барилдаан болгонд бол анхаарал хандуулж анхаарлаа төвлөрүүлж барилдана гэсэн байна. За Тэрүнө Фужи Ксени Сато 6 удаа таарч барилдсан 3-3 бас бэби нэгэд авсан. Маргааш 7 дахь удаага дэйзинг данд хоорондоо таарч барилдах болно. 明日も楽しみですね。そうですね。これから楽しみになりましたね。そういう点では栃煌山の主君ですね。主君の欲しい。大相撲秋場所12日目が終わりました。残り3日間です。